Харин ялагч маань Go To Swimming Club-ээс өгж байгаа 3 сарын эрхэм бичгээр шагналах болно. Өдрийн минь манайхан энэ удаагийн Zero Vlog-ын дугаараараа би Marshall Town-ы King Sport Complex байрлалтай Go To Swimming Center-т хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн дугаараараа би та бүхэнд энэхүү бассейны онцлог болон доторх үйлчлэгээнүүд за мөн багш нарын танилцуулахаас гадна өөрөө бас сэлж үзээд та бүхэнд өөрийнхөө сэтгэлийг хуваалцуулна. Ингээд өнөөдрийнхөө дугаартай хамтаагаарай. Харин одоо би та бүхнийг Go To Swimming Club-ийн багш тасгалжуулагч дэлгэрхүүтэй уулзуулах гэж байна. Ингээд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Та бидэнд бас өөрсдөө өөрийгөө танилцуулан за бассейныхаа онцлогийг танилцуулаач. За, намайг Дэлгэрхүү гэдэг олон улсын инженери мастер золтой тамирчин бэлтгэх ангийн дасгалжуулагч багш. Ерөнхийдөө манай клуб одоо нэгдээд жил гаруй хугацаа болчлоо. За миний хувьд гэх юм бол тамирчтай ажилладаг. Одоогийн байдлаар нэг 20-аас 30 орчим тамирчин яг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэл хийгээд яг тэмцээн оролдоонд ороод Монгол улсынхаа тэмцээн оролдоонд оролцоод явж байгаа. Харин одоо тэгвэл ер нь сэлж чадахгүй хүнд яг сэлж чаддаг болоход хэр удаан хугацаа хэрэгтэй. Дээрээс нь тэгээд бас яг ямар зүйлүүдээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хүн хүний чадамж бас өөр. Гэхдээ хамгийн нэг номерт анхаарах зүйл бол ерөөсөө сэтгэл зүй айдас гэдэг асуудал байдаг. Маш их хэмжээний айдастай хүн бол биеэ сул тавьж чадахгүй анхан шатныхаа мэдлэгийг сурахад маш удаашралтай байдаг. Тэгэхээр ер нь бол манай сургалтын хувьд гэх юм бол ер нь бол анхан шатны сургалт нэг 7 хоногийн 3 өдөр ордог. Нэг сардаа нэг 12 удаагийн хичээл ороход яг дундаж маасыг харж үзэх юм бол 2-7 хоногийн дараа нэг сэлтийг бүрэн хэмжээний сурчдаг байх жишээний тий. Одоо бас энэ дугаарыг үзэж байгаа үзэгчд маань бас эцэг эхчүүд бас байгаа ах гэж би бодож байна. Тэгээд насны ангиллын талаар асууя. Ер нь бол хамгийн багадаа хэдэн настай хүүхдээс дээшлээд ер нь хэдэн настай хүн сэл сурах боломжтой гэдэм бэ? За манай клубийн хувьд гэх юм бол ерөнхийдөө яг сургалтын дээр 6 наснаас дээш насны хүүхдэд хичээл заадаг. За яг олон улсын жишгтэй харьцуулах юм бол харьцангуй жоохон орой л доо. За одоо тэгвэл хоёулаа үзэгчдэд зориулаад бассейн руу ороод та надад хичээл зааж үзүүлж болох уу? Болно. За тэгвэл бүгдээрээ хамтдаа бассейн руу явцгаая. Хоёлаа бас бассейн руу орохоос өмнө надад асуух хэдэн асуулт байна. Одоо ер нь анхалж ирж байгаа бассейнд ирж байгаа хүмүүс яг ямар зүйл бэлдэж ирэх хэрэгтэй гэдэг юм бэ? За ерөнхийдөө хамгийн номер 1-т бол шинжилгээний бичиг байх шаардлагатай бассейнд орох. Тэгээд анх сурж байгаа хүмүүс маань малгай шилгүй ерөнхийдөө ирэх тохиолдлууд маш их байдаг. Тэгээ малгай өмсөхгүйгээр бас шил зүүхгүйгээр бассейнд орж сэлнэ гэж ямар ч боломж байхгүй учраас номер 1-т ер нь бол тэрийг л гэж хэлмээр байна да. За тэгвэл одоо анх ирж байгаа хүмүүс сэлж чадахгүй хүмүүс байгаа шүү дээ. Оронгууд бассейн дотор хамгийн түрүүлж заадаг хичээл за тэгээ хамгийн түрүүлж ордог сэлэлт нь ер нь ямар сэлэлтэй? За хамгийн номер 1 ус руу ерөөсөө оруулаад хүнд хамгийн түрүүнд амьсгалын дасгал заадаг. Зөв амьсгал сурах хамгийн чухал. Тэр амьсгалын дасгалаа ерөөсөө цаашлаад гүнзгий шат болон дунд шат бүхэл одоо сэлэлтэд сурахтаа бүгднгийн яг тэр амьсгалын дасгалтаа ашигладаг болохоор номер 1-т амьсгалын дасгалаа сурдаг. Хамгийн түрүүлээд сэлэлт маань гэх юм бол өөрөөр дадлах сэлэлт буюу одоо фристайл чөлөөт сэлэлт гэж нэршилдэг тэр сэлэлтийг сурдаг ер нь бол. За тэгвэл хоёул одоо орох уу? За тий. За ороод хөлөө хажуу талд нь манай завсар байгаа шүү дээ. Тийшээгээ хийгээд за хоёулаа одоо түрүүний ярьсан шин нөгөө нэг амьсгалын дасгалаа зөв хийж сурна заяа. Хамраараа хизээж амьсгаа авч болохгүй. Зөвхөн амаараа амьсгаа аваад зөвхөн хамраараа үлээх гэсэн. Ялчинчин сул байх тусмаа хоёулаа юмыг хурдан хүлээж авна шүү дээ. За. Одоо жоохон багш цангаа гарахгүй. За. Орхосоо мөн зөв гүнзгий амьсгаа аваад жимич. За одоо үлээ. Болоо ингэж болоо. Маш сайн яг энэ чинь шүү дээ. За дахиад ганц ич. Болоо. Ус орсноо. Ороогүй. За. Одоо хоёулаа амьсгалаа гаргахгүй төгж шүү заяа. За хамгийн түрүүнд хоёулаа одоо доошо шал руугаа харцсан байж байгаа шүү дээ. Эхэлж өвдгөө татна шүү. Тэгээд дараа нь урах шаар. Ойлгосноо. Эхэлж толгоогоо босгохгүй шүү. За гүнзгий амьсгаа аваад төгжлээ. За хөдлөхгүй бие сулж. За сул байж байгаараа. Нүрээ суллаа. За өвдгөө татлаа. Одоо хамраараа үлээ. Ингэж босч ирнэ. Нөгөө амьсгалын дасгал чи одоо орж ирж байгаа байхгүй юу?
Хүмүүс ерөөсөө уснаас айгаад нэг юм бие барьснаасаа болоод удаашилт ороод байдаг байхгүй юу? Уснаас айдаггүй хүн бол амар хурдан сурах боломжтой. Хүүхдүүдийг амар хурдан сураад идэг гэх хүмүүс гайхаад идэв шүү дээ. Хүүхдүүд чинь нөгөө нэг юм айх айдас байдаггүй байхгүй юу? Ерөөсөө юм живнэ гэсэн ямар ч мэдгэдэггүй байхгүй, ухамсар байхгүй учраас айгүй хурдан сурчдаг. Яг л тийм баймаар байгаа юм ерөөхдөө. За ингээд уламжлал ёсоор бичлэгний маань төсөлд нэг ялагч тодорхойлно. Хэрвээ та бүхэн бичлэгээ дуустал үзсэн бол энэхүү асуулт маш амархан байна гэдэгт би итгэлтэй байна. Одоо та бүхэнд бослыг танилцуулъя. Та бүхэн яг одоо доор гарч байгаа хоёр Facebook пэйжийг лайк дараад мөн энэхүү бичлэгийг лайк даран паблик тохиолдолд шеэр хийснээр хамгийн сүүлд нь та бүхэн коммент дээр миний асуултанд хариулж бичих учиртай. Асуулт нь маш энгийн. Та бүхэн Go to Swimming Club-ийн байршлыг яг одоо коммент хэсэгт бичснээр бид бүхэн голоос нь рандомор нэг ялагчаа тодруулан эрхэм бичгээр нөх болно. Харин ялагч маань Go to Swimming Club-ээс өгч байгаа 3 сарын эрхэм бичгээр шагнуулах болно. Ингээд бичлэгээ хамт үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай.